Short term нэг сэдвийг олон өнцгөөс Наран баяр. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт хүчин төгөлдөр болов. Засгийн газрыг доктортой ажиллуулж хариуцлага нэгтгэх тогтолцоо амиллаа. Үлзий амар төвшингийн хүнийг бараг 2 өдөр тасралтгүй л янз бүрээр хэлж байгаа харагдах. Гэтэл тухайн хүнд болон гэр бүлд нь ямар байгааг бодолцдог болов уу? Гануу арч 14 шалгалт авах нэгчгээд бүр таг шүү. Бид нарыг ажилгүй дэлгэцэртэй л шалгалтаа өглөөгээд байдаг баагнууд гэж боддог юм шиг байгаа. Чинээ шүүхийн шийдвэр хар хуульчтай уулз гэж томорч байснаа наадах чи ээжтэй холбоотой гэдэм да. Эрдэнэ сайхан та нарын магтааж шагшаад байдаг Цогтбаатар билүү? Тэрний үед Монгол улсын гадаад харилцаа сүрч байгаа. Мөнгөн саран угаасаа бизнес хийсэн биш энэ яаж тэр том объект худалдаж авах вэ дээ? Анха амар төвшин долгион хоёр гайгүй юм ижтэй хоёр залуу. Хоёулаа сонгуулийн зөрчсөн гэмээр үүдэл гаргаж ялгаа нь гэвэл нэгэн санаатай нөгөө нь санаандгүй юм. Дом даржаа гим ажав. Хөрөлсөг сайдыгаа аваад өөрийгөө золигт гарах гэсэн санаа нь уучлалт гуйж бүрэн эрхээсээ чөлөөлөгдөх бололтой. Хариуд нь хөрөлсөх нь ял шийдэглээс аврах тохирол гэж уншигтаад байна да. Бацаая сонгуулийн орон жидүү авсан гэмт хэрэгт холбогдож байсан гих мэт нөхдүүдийг авахгүй байж болохгүй юу? Инх баяр шиг. Буйна амраа ахиад солиороод эхэлжээ. Монгол ардын нам түүнийг ашиглаад дахиад ялна гэж тооцдог аргагүй л мангар хүмүүс юм. сошиал бүхнийг short зэгмэнээс